Ярилцах цаг. Ярилцах цаг. Жавцан дам хотогт төвийн дэрэгдэх зохис дайлагуу 89.7 радио. Эрхэм сонсогчдоо ярилцах цаг нэвтрүүлэг эхэлж байна. Удахгүй сар шинийн баяр цагаан сар маань болох гэж байна. Тэгэхээр энэ өдрийн ярилцлага маань цагаан сард зориулагдах болно. Монголын Бурхан шашинтны төв Гандан Тэгшлийн хийдийн гавьж Жавцан дамд худаг төвийн багш Намзад орж манай зохис дайлагуу 89.7 радиогийн урилгыг авч морилон ирээд байна. Эхлээд гавьждаан одоо энэ сонсогчд Сүсэгдэн олныхоо өмнөөс энэ өдрийн амар амгалан айлтгая. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцлага сар шинийн баяр зориулагдах болно гэж хэлсэн. Ямар талаас нь ярихаа гэвэл хурал номынхаа талаар ярилцах гэж байгаамаа. Хурал ном ингээд бид нэр ингээд яриад хүмүүстэй энэ Сүсэгдэн олон сонсогчдод иргэдийн ойлгуулахын тулд нэг хуучин ном гэдээ яриад байдаг бид нэр тийм ээ. Хуучин номын одоо хурал эхэллээ гэдэг. Эхлээд ер нь хуучин номынхаа талаар та жахан тодруулах уу? Юу хуучин ном гэдэг нь үү? Одоо сар шинээр одоо манай Гандан Тэгшлийн хэд маань одоо уламжлалт хурал ном хурдаг шүү дээ тийм ээ. Тэгвэл одоо яг цагаан сарын өмнө өвлийн сүүл сарын 24-5-наас л одоо Гандан Тэгшлийн хэд их хурал ном эхэлдэг. За тэгээд тэгж эхлэх үед бол ер нь бол одоо сар болгоны 29 байш үү тийм ээ. Одоо сар болгоны 29-нд одоо 10 хангалаа дахиад аяданта дахиад 10 хангал сахиус хордог шүү дээ. Тий. Тэгтэл тэр өвлийн адаг сарын 27, 8, 9 гэж 3 хоног одоо тэр 10 хангал сахиусаа тахидаг байхгүй юу. Тэгээд тэр хурлаа бол хуучин номын хурлаг нэрлэдэг. Хуучин номын хурлаг. Тэгээ битүүний шүн вэ шүү дээ тийм ээ. Бид нар чинь лам нар чинь гандаа хэдээ лам нар чинь шүн унтахгүй шүү дээ. Тэгээд ламаа хор. Оо тий нөгөө ламаа дахиад тэгээд шиний нэгнийхээ үүрээр одоо өглөөл юм да үүрээр бас цэдрэл хам гэж одоо шиний одоо нэгний лам одоо сахиусаа дахиад тэгэл одоо шинэ онтойгоо золгодог ийм учиртай маа. Тэр хуучин номын хурал гэж одоо тэр 3 өдрийн одоо хангал сахиусны хурлыг хэлж байгаа юм. Бас хуучин номын хурал тэгээд шинэ хурал гэж одоо хоёр янзаар л яриад ах шиг байгаа. Тэгээд тэр нь ямар учиртай юм бэ гэхээр одоо яхааргүй манай өндөргээний түүхтэй холбоотой. Тэгээд нөгөө балин дахлаас солидөг тэр талаар нэг тавчгаа. Зөв. Бас хүмүүс юу гэж боддог юм тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр түрүүн би хэлсэн шүү дээ. Өвлийн одоо сүүл сарын 25-нд хаждын чогоо хураад 26-нд балин айдслах гэж хурдаг байхгүй юу? Балин айдслах гэж хурдаг. Тэгээд тэр балин айдслах гэдэг нь ямар учиртай юм бэ гэхээр одоо бурхан сахиусны балин тахилыг дотор нь олон хуваадаг юм байлээ. Олон янзаар хуваадаг. Тэгэхээр бол жишээ нь одоо жилийн балин гэж хийдэг юм. Жил солидгоо. Тэ. Тэгэхээр тэр жилийн балингаа хэрхэн хийдэг юм бэ гэхээр цагаан сараас одоо 2 сарын өмнөөс эхэлдэг юм шүү дээ. Эхэлж нөгөө тэр чинь ямааны өөхтэй одоо тэр хольж одоо тусгай тэр аргаар тэр балингийнхаа одоо чимгийг хийдэг байхгүй. Тэр чинь жил байх балингийн чимэг болохоор тэр чинь одоо жилийн хугацаанд одоо муутахгүй тийм ээ. Тэгээ удаан одоо байх одоо хуучрахгүй байх ийм учиртай байдлаар тусгай технологиор тэр одоо ямааны өөхтэй хольж хийдэг. Тэгэхээр тэр эхэлж өөхөө одоо боловсруулдаг юм байлээ. Тэрний дараа сарын хугацаанд бол нөгөө жилийнхаа балингууд хийдэг. Маш олон балин хийдэг юм аа. Тэр бол одоо 10 хангалын балин бүгдээрээ хийгдэн. Түүн дээрээс одоо ламын балин за тэгэл одоо их олон янзын балингууд одоо сүм дуунд болгон ч өөр балинтай байдаг. Тэдгээр одоо балингууд жилийнхаа балин хийдэг. Тэгээ жилийн балингаа хийгээд дуусангуудаа тэр балин айдслага бол өвлийн сүүл сарын 26-нд хийж нөгөө балингуудаа амьлуулж одоо айдслж байгаа юм л да. Одоо бурхан сахиусандаа өргөхөд бэлэн болгож одоо аршааны мөн чанартай болгож хувиргаж номоор одоо айдс чанарын оршуулж одоо ингэж тэр нь 26-нд хурдаг. Тэгээ 27, 28, 29 3 өдөр одоо хангал сахиус тахдаг 10 хангалаа тахдаг. Түүнийг хуучин номын хурал гэдэг. Яагаад хуучин номын хурал гэдэг юм бэ гэхээр бол энэ үед бол 10 хангалын аядан гэдэг чинь одоо өндөргээний үеэс л одоо манай хүрээнд дэглэгдээд ирсэн юм байна л да. Тэгэхээр бол тэр 10 хангалын аядан дотроо бол хуучин ая, шин ая гэж хоёр янз байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо та бүхэн мэдэх юм бол 10 хангал ая дотор чи их ян гэж байдаг тийм ээ. Өшөө бага ян инээтэрэгээ тэр бас янгаа бол дотор нь одоо олон хуваадаг шүү дээ. За тэгэхээр тэр их бага янгуудаа бол бас
хуучин ян, шин ян гэж хоёр хуваадаг. Тэгэхээр тэр хуучин янгараа хурдаг 3 хоногийн хурал болохоор нь хуучин номын хурал ингэж нэрлсэн байлээ шүү. За тэгээд бүр урагшлуулах хэрэгтэй. Өндөргэнтэй холбоотой болохоор яагаад одоо хуучин ян, шин ян гэж одоо 10 хангалын аядан дотор юм 2 аядан гараад ирвэ. Тэгэхээр өндөргэний мэн түүхтэй бол холбоотой. Тэгээ өндөргэн мэн бол төвдөд тийм ээ, төвдийн тэр их хийдүүд сууж одоо лаваа ломнэр хийх бололцоо өндөргөнд мэн олдоогүй байлээ. Өндөргөн ч өөрөө бол одоо хувилгаан хүн гэдэг чинь бол эгэл хүнээс одоо илүү шүү дээ тийм ээ. Тэр 3 настай тодорхойтой л одоо тэр хувилгааных нь эрдэнэ чадал нь одоо мэдрэгдээд тийм ээ. Олонд мэдрэгдээд ичэд нь гараад тэгээд одоо дадлал лам банчин богдос бол энэ бол одоо төвдийн одоо их эрдэнэтэн лам жон дарнатай хувилгаан мөн гэж тодруулаад ингээд тэгээд хувилгаан хүн гэдэг чинь эгэл хүнээс өөр байдаг тийм. За ингээд тэр донхор манчар хотох тэргүүтэй мундаг ламнар хажууд нь байсан тийм ээ. Сахилын нөхсөн. За тэгээд тэр Монголдо л одоо номоо үзэж өөрөө бол эгэл хүнээс хитээцэн эрдэнэтэй хүн болохоор тэр урд олон төрлийн эрдэм нь бол ингэж одоо ил гараад одоо эгэл улсууд бол олон жил суралцах одоо ёстой байдаг бол тэр хэрэггүй л байсан байл л да. Тэр чинь олон урд олон төрөлдөө одоо тэр эрдмийг хэрэгшээсэн мундаг одоо бурхны хувилгаан бодисодын хувилгаан хүн гэдэг чинь угаасаа эрдэм нь байж байгаа. Тэгэхээр бол төвдөд бол оч ном үзээгүй тийм юм шүү. Төвдийн одоо их хийдүүдэд сууж одоо ном үзээгүй. Тэгсэн мөртлөө бол төвдөд түүхэнд намтрад нь гардаг шүү дээ тийм ээ. Өндөргөн чинь төвдөд бол очиж байсан. Тэгээд одоо тэр ихний одоо очихт нь бол тэгээ 5 дугаар даллалам банчин богд тийм ээ. Лувсан чойж жансан богд тэргүүтэй том лам нарч одоо хүлээж аваад тэгээд өндөргөн бол өөрөө одоо их залуу эдэр залуу хүн байсан болохоор бас одоо ном үзэх сонирхолтой байсан юм шиг. Тэгээ би одоо энэ сууд ном үзье гэсэн чинь та ерөөсөө ном үзэх хэрэггүй. Ягаад тэгэхээр та олон төрөлдөө номыг эцэст нь хүргэсэн хөө тийм ээ. Тэгэхээр одоо танд ямар ажил байгаа юм бэ гэхээр та одоо тэр умар зүгийн халах орондоо Монгол орондоо очиод тэгээ шашнаа дэлгэрүүлээ гэж. Ерөөсөө тав шашин дэлгэрүүл. За ингээ шашин дэлгэрүүлэхэд бид нар бол танд тусална. Яа туслах вэ гэхээр бол одоо өөрсдийн шилдэг одоо лам нарыг танд өгч тийм ээ. Ингээ шашны чинь одоо ингээ үүлийг одоо дэлгэрүүлэхэд сүм хийдий чи одоо ингэж байгуулахад бид нар ингэж одоо тус болё гэд. Тэгээ төвдөөс бол 50 лам сонгож өгч өндөргөөнд одоо хамт явуулсан гэдэг шүү дээ. Тэгээ 50 лам чинь бол бүгдээрээ одоо та ингээ бодоход 50 янзын эрдэнэтэй лам л гэдэг ойлгочих хэрэгтэй. Зурхаа чи эмч тийм ээ. За тэгээд одоо гүн ухаанчин за тэгээ хурал номын одоо мэрэгжилтэнд гэх тэргүүтээ одоо 50 лам шилээд тэгээ өндөргөнтэй чи одоо хамт Монгол руу явуулсан шүү дээ. Тэгээ өндөргөн чинь Монголд яриа сүм хийдэ байгууллаа. Тэр 50 лам чинь бол одоо монголчуудад үлгэр дуурайлуулаа лам нарт тийм ээ. За лам хүн чинь бол одоо намаа ингэж үздэг, хурдаа ингэж уншдаг тийм ээ. За жишээ нь одоо хүмүүсийг ингэж имчилдэг тийм ээ. Зурхааг бол ингэж боддог ингээд. Тэгээд ингээд монгол лам нарын чинь одоо багш нар болоо үлгэр дуурайлуулаад ингээд өндөргөний маань одоо тэр шашин номын ажил бол маш амжилттай болсон юм түүхтэй байдаг. За яг үүнтэй холбоотойгоор бол өндөргөн тэгсэн гэлээ. За ингээд би Монголдо очиод одоо сүм хийд байгуулнаа тийм ээ. За тэгээд одоо 10 хангал хурдаг болноо тийм ээ. Сасныхаа сахиусуудыг одоо тактик хурал ном хурдаг болноо. Тэгээд за би одоо ямар хийдийн дэгээр одоо тэр хурал ном хурдаг болох вэ гэж одоо багшаасаа асуусан юм л одоо 5 дугаар далал ном юм уу анчин богд юм уу зайл хоёулын гас нь асуусан юм лээ тийм ээ. Тэгэхэд одоо багш нь хэлсэн гэсэн. За манай энэ төвдөд бол энэ 10 хангалыг тактик хийдүүд маш олон байгаа тийм ээ. Тэр хийдүүд дотроос жал метаг тан гэж газрын хийдийн лам нар бол одоо хамгийн их буянтай. За тэр хийдийн хурал ном нь хамгийн одоо их сайхан уянгаллаг сүртэй тийм ээ. Төвгөрөч одоо тэр бурхан сахиус одоо 10 хангал нь баясаа тэр лам нар нь бол одоо маш их жаргалтай байдаг юм онцгой хийд байгаамаа. Тэгэхээр та тэр хийдэд очиод тэгээд тэр хийдийн одоо аяданг бол сураад түүнийхэн дагуу тэр одоо 10 хангалын хурлыг дэглүүл одоо сайн байна гэж ингэж багш нь хэлж өгсөн юм лээ. Тэгээд одоо тэр далай лам банчин богдын одоо зарилгын дагуу тэр жал метаг тан гэж газар очсон. Тэр нь бол төвд юм маш өндөр ууланд байдаг хийд юм гэнэлээ. За тэгээд одоо та бүхэн мэддэг бол яг монголчууд мэднэ шүү дээ. Далай ламыг тодруулахад ламын нуур гэж нэг тийм онцгой нуур байдаг гэсэн шүү тийм ээ. Тэр нууран дээр очингууд тэр далай ламын одоо байгаа газар ургадаг. Тэгээд одоо эсвэл одоо эхнийх нь нэрнийх нь үсэг эднэр ургадаг гэдэг бүр ингээд тэр их гайхамшигтай нуур одоо хүртэл байдаг гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр жал мядаг тангийн хийдэг гэсэн тэр нуурын ирэг дээр байдаг хийдэг байхгүй юу. Тэгээд тэр нь ямар учиртай юм бэ гэхээр тэр 2 дугаар далай лам гиндэн жамсагч ламчин тэр нуурыг анх одоо олж нээгээд тэгээд тэр нууранд ламын сүлдэг жимэн орж байгаа. Тэгээд балдан лам сахиусан бодтойгоор тэр нууранд орчоо тэр нуур чинь ламын орон болсон байхгүй юу. Тэгээд тэр нуурын хэрэг дээр бол тэр жал мядаг тангийн хийдэгч байгуулсан. Тэгэхээр өрөөсөө яг тэр сахиусныхаа сүлд нуурын хажууд нь байж байгаа мундаг хийд баг. Тэгээд тэр хийдийн одоо тэр 10 хангалын аядан бол үнэхээр одоо
төвдтэй бол одоо хамгийн уян галыг шалгарсан одоо сахиусыг баясгаад ийм аядан байсан. Тэгээ өндөргөө мэн тэр хийдэд очиод унзад ламтай нь уулцсан гэж байгаа тийм ээ. Одоо танаар одоо 10 хангал аядан одоо заалгая тийм ээ. Дэглүүлээ гэдэг ингээд. Их унзад нь бол одоо зааж өгөөд одоо 10 хангалын аядан зааж өгөөд тэгээд өндөргөнд зааж өгснийхаа дараа өөрийнхөө яг одоо барьдаг цам биш үү тийм ээ. Одоо унц түүний хамгийн гол одоо хөгжмийн зэмсэг. Тэр зэмсгээ бол өндөргөнд өгөөд за ингээд танд одоо амжилт хүсье тийм ээ. Та одоо нутагтаа очиод одоо өөрийнхөө тэр хийдийн үндэстэд миний энэ цанг өгөөд тийм ээ. Тэгээд одоо энэ аядангийн дагуу одоо 10 хангалаа хүрдэг болоорой гэж ингэж одоо хэлсэн гэж байна. За тэгээд тэр аядан нь бол одоо хуучин аядан гэдэг тэрийг хэлээд байгаа. Их үндэстийнхэн зааж өгсөн аядан бол хуучин аядан. Бага үндэстээс нь бас одоо аядан заалгая гэсэн юм лээ. Тэгсэн чинь бага үндэст нь болохоор би одоо танд одоо зааж өгөхгүй тийм ээ. Би таны араас Монгол оронд ч очино. Тэр үедээ би ингэж танд энэ бас хангалын аядан зааж өгье гэж. Танаа хийдийн одоо лам нарт ингэ зааж өгье гэж хэлсэн гэл. Тэгээд сүүлд нь тэр бага үндэст нь бол Монгол хүрээнд ирсэн. Тэгээ хүрээнд дээрээ дахиад 10 хангалын аядан зааж өгсөн. Тэрийг нь бол шинэ ханг гэдэг нь тэр байхгүй. Тэгэхээр бол одоо хуучин номын одоо хурал гэдэг нь бол жал мэдэг тан гэж хэдийн одоо тэр их үндэстийн одоо аядангаар одоо хорж байгаа. Хурлын бол хуучин номын хурал гэж байгаа. Нөгөө сүүлд нь бага үндэстэн ирээ зааж өгсөн аядангаар хорж байгаа нь бол шинэ номын хурал гэдэг одоо юм учиртай. Ингэдгийн ингэнлээ гэж энэ бол ингэж түүх шүү одоо түүх домог тийм ээ. Монголын одоо энэ манай хүрээ хэдийн ялангуяа их хүрээний 10 хангалын одоо тахилгын хурлын одоо энэ анх гарсан тийм ээ аядан гарсан одоо анх домог нь одоо ийм баг. За тэгээд ганц одоо 10 хангал биш тийм 10 хангал гэдэг маань бол маш мундаг аядантай шүү дээ. Одоо та бүхэн одоо сүсгтээ олон мэдээж цагаан сараар очиод одоо мөргөөд одоо очиод сонсдог байх. Жил сар болгоно 29-нд одоо 10 хангал ном хорж байгаа тэр үед нь очиод сонсдог байх тийм ээ. Тэгэхээр бол маш тийм сүрлэг аядантай ийм одоо хурал шүү дээ. За 10 хангалын одоо аядангийн тухай тийм. За тэгээд өшөө олон хурлууд байгаа. Жишээ нь одоо цагаан сарын хурал маань шинэ 1-ээс 15 хүртэл 15 хоногийн хугацаанд бол тэр цагаан сарын их ерөөлөгч хурдаг шүү дээ тийм ээ. Тэр их ерөөлөгч хурахад хүрээ тэр 32 ханга магтаалаа тэр магтаалаа чинь хурдаг тийм ээ. За ингээд тэр ерөөлөгч хурдаг. Тэгээд ерөөлөг хурахад бас тэр ерөөлийн аядан гэж байна. Тэр маань бас л тэр өндөргээний үеэс уламжилж ирсэн. Зарим домог түүхэндээ өндөргийн хүртэл одоо аядангийн зохиож өгсөн юм гэлээ гээл тийм ээ. Ерөнхийдөө бол манай одоо хүрээний аядан бол тэр төвдийн дашлан пид ягаад тэгэхээр бол өндөргийн чинь тэр банчин лусан чойжянсан богдын шав байсан тийм ээ. Тэгээд одоо дашлан хийдийн одоо хамгийн том хувилгаан лам шүү дээ. Одоо эзэн лам гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бол хүрээний одоо аядангууд бол тэр дашлан пидийн аядангуудтай бас их ойролцоо байдаг. Бас нэг учрын шалтгаан нь бол хүрээний чинь одоо 2 дахь л 3 дахь одоо хамбал ам нь бол хам ном хаан бол ламын гигантэн байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ламын гигантэн чинь бол тэр дашлан пидэд одоо олон жил сууж ном үзсэн. Тэр дашлан пидийн лам байсан. Тэгээд тэр ламын гигантны одоо бас чаглан гэж одоо юм хүрээнд их тогтсон. Тийм болохоор хүрээний одоо бас тэр одоо дэглэм хурлын аядан одоо тэр эднэр нь бол дашлан пидтэй бас тохирдог юм аа гэж бас ингэж үздэг. За мөн манай 5 дугаар далаалам чинь бол барайвын хийдийн одоо хувилгаан байсан шүү дээ. Барайвын хийдийн барайвын. Тэгэхээр бол тэр барайвын хийдийн цогцын уншлагын аядан бас манай хүрээний одоо хурлын аядангуудаа бас их тохирдог. Тэгэхээр бол ерөнхийдөө өндөргээний одоо энэ үеэс дамжсан манай Монголын сүм хийдүүд ялангуяа их хүрээний одоо хүрээдгийн одоо хурал намын аядан гэдэг чинь бол одоо түүхийн ярих юм бол өндөргээнээс л уламжилсан. Ерөнхийдөө бол төвдийн одоо том хийдүүдээс бол уламжилж авсан. За мөн одоо өндөргээний өөрийн зохиос аядангууд хүртэл байгаа ингээд ийм онцгой шүү. Тэгээд хүрээ чинь өндөргээний үеэс хойш 300 гаруй жилийн хугацаанд л оршин тогтож хурал ном хурлаа шүү дээ тийм ээ. Тэр хугацаанд бол 300 жил болох чинь бол ингээд Монгол дэг гэж юм тогтож байгаа байхгүй. Монгол уламжил, Монгол дэг гэж юм төвдөлтөд тохирохгүй тийм ээ. Одоо өөр онцлогтой одоо ийм Монгол дэг гэж юм тогтцсон ийм учиртай юм аа. Зөв. Манай улс их орныхон төлөө, энэ хүн ардынхаа төлөө, тэгэл байгалийн гамшиг тохиолдож барихгүй энэ төлөө одоо энэ хурал ном маань гандан дэгчлийн хийд бүх одоо сүм хийдүүдэл хорж ийн гэж ойлгож болох уу? Хүмүүс чинь ингэж бодоод байдаг байхгүй юу? Энэ гандан дэгчлийн хийд ч одоо юу ч хийж идэв гэдэг байх шиг энэ улс орноо даагаад байж идгийн одоо тхийн тулд энэ сайхан хурал ном хурдгийн гэсэн ойлголт бас нэг их бүр хүм бүрт оршуулсан гэвэл бодлоо болох гэдэг юм л да. Тэгэхээр нэг энэ талаар та товчгоо хэлгөө.
Тийм ээ тийм. Тэгээд тэр сүм хийдийн одоо хурал номын уншлага зан үйл гэдэг маань бол угаасаа амьтны тусны тулд шүү дээ. Тий бидний хамгаалалтаа энэ улс орны минь хамгаалалт бид одоо яаж байж тийм одоо сая тэр 10 хангалын хурал гэдэг чинь одоо бурхан шашинд бол бурхан шашныг сахин хамгаалах одоо ам тангаргаа өгсөн 10 бурхан сахиус байгаа байхгүй юу. Тэгэхээр бол бурхан шашинтай хүн итгэс үжигтэй хүн бол ингэж одоо тэр 10 хангалыг одоо шүтээд сэднээр залбирах юм бол өвчин зовлонг нарилгадаг тийм ээ. За барсасаад нарилгадаг одоо ийм угаасаа өөрснөө юм ам тангарахтай. Тэгэхээр бол хамгийн гол нь бидний итгэц сүжигийн асуудал тийм ээ. Тийм болохоор одоо монголчуудын уламжлалт тэр үст одоо өвчин зовлон тохиолдолд янз бүрийн одоо гадагш явах болоход бол одоо лам дээр ирээд тийм ээ. За ямар ном уншуулах уу гэж. За ийм ном уншуул танд ийм барсасаад байна тийм ээ. Та энийг ингэж ярилцах юм байна гэх. Тэгээд тэрийг сүм хийдтэй бичүүлээ. Тэгээд ламдар нь хурж өгөөд ингэж эн чинь сүм хийдтэй хурал ном гэдэг чинь ард олны төвсөн тулд Монгол орны төвсөн тулд байгаа шүү дээ. Одоо шинэ Монголын сүм хийдүүд бол бид нар Монголын ард түмнийхээ төлөө сайн сайхнаас төлөө ном одоо хурал уншдаг гэсэн. Тийм үргэлжил дааж байгаа нь шүү дээ. Тэрний хүчинд л бид нар чинь бас ингэж өдий зэрэгтэй ярьж шүү дээ. Тий. Тэгж ойлгож болж байгаа маа. Балдан лам бурхнаа дахиад ингээд эхэлдэг тийм ээ өглөө үүрийн өдөө бүр 6 цаг хүртэл хордог. Энэ балдан лам бурхан маань одоо морь унаад ирдэг. Тэгээд бид нар ч ингээд мэс тавиал ёо морь усалж нэг өвс тавиал идшүгж ингээд ингэдэг тийм. Энийг жахан тодруулаад. Тэгэхээр балдан лам гэж энэ сахиус бол одоо бурхан шашны бол их гол сахиусны нэг. Энд ч өөрөө эмхтэй дүртэй тийм сахиус байгаа шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө тэр охин мангасын дүртэй. Мангасын дүртэй байхгүй охин мангас эмхтэй мангасын дүртэй. Тэгсэн мөртлөө одоо бурхан шашны сахиус. За тэгээд энэ одоо лам сахиус гэдэг нь манай одоо шарын шашинд хэрхэн орж ирсэн бэ гэхээр түрүүн би нэг цогц хэлсэн шүү дээ. Хоёрдугаар далай лам маань бол энэ лам сахиусыг шүтдэг. Бүр багада тодороогүй байхдаа тэр лам сахиус одоо хажууд нь байж яадаг өөрийн одоо ивент итгэж яадаг. Тэгээд тийм байсан юм л. Тэгээд тэр 2 дугаар далай лам чинь лам сахиусны бүр уншлага ном тийм ээ одоо ондог бүтээх арга эднэрийг зохиосон. Одоо хүртэл одоо энэ Монголын сүм хийдүүд бол тэр 2 дугаар далай ламын тэр бүтээх аргыг уншиж лам сахиусаа бол тагтдаг юм учиртай шүү дээ. Тийм болохоор монголчууд чинь далай ламтай одоо маш номын барилгатай тийм ээ. Тийм болохоор тэр далай ламын чинь хамгийн одоо гол сахиус нь тэр лам сахиус байхгүй юу? Тийм. Бид нар чинь лам сахиус гэж юм аа бол бид нар маш их чуулчлах хэрэгтэй ер нь бол. Тэгэхээр Монголд оронд бол лам сахиусны тахилга маш их дэлгэрсэн. Ялангуяа манай энэ хүрээний одоо гол сахиусыг лам сахиус гэж ярьдаг байсан л дээ. Лам сахиус мөн гэж тийм ээ. Ягаад тэгэхээр бариавын хийдийн гол сахиус нь бол лам сахиус байхгүй юу? Манай бариавын хийдийн одоо тэгээ 5 дугаар далай ламч өөрөө бариавын хийдийн одоо гол хавилгаан лам байсан гэж ярьлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол бариавын хийдийн гол сахиус нь лам сахиус яг түүнтэй ижилхэн өндөр гэгэний байгуулсан их хүрээний одоо гол сахиус нь бол лам сахиус юм аа гэж одоо цогчингийн гол сахиус нь бол лам сахиус юм аа гэж ингэж ярьдаг. Яг сонирхолтой ярихад бол 3 татсан чинь 3 өөр сахиустай шүү дээ. Жишээ нь бол дашчимбал татсан бол их сахиус нь гом сахиус гэж ярьдаг тийм ээ. Гунгач хөлн их сахиус нь бол лам сахиус. Нөгөө эдгач чөнзөлдөн сахиус татсан нь бол одоо их сахиус нь бол чойжоо гэж гончоо хаасан гэж одоо 10 хангал дотор энэ 3-ыг нас голлоод идэх юм байна. Чойжоо орхон бидний монголчуудыг өөр илүүтэй бид нэр тийж. Тэгээ манай Улаанбаатарын сахиусыг жамсран Улаанбаатарыг даасан сахиусын жамсран гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээд яагаад юм бэ гэхээр бол тэр төвшөө тааны өргөө гэж баруун өргөө гэлүү тийм одоо өргөө юунд байсан гэлээ шүү дээ. Манай зүү хүрээнд байсан. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр нөгөө Автасан хааны гэр юм гэлээ. Автасан хааны гэр уламжлалаа тэрийг одоо өндөр гигэн чи өөрийнхөө одоо өвөөгийнхаа гэрийг сүм хий дотор барьсан байсан байлээ шүү. Тэгээ баруун өргөө нэрлэдэг. Тэгээ манай Богд хаан ч анх одоо 11 онд Монгол улсын хаан болохдоо бол одоо хатантайгаа очиод тэгээ тэр баруун өргөөнд очиж одоо хатан цай чанж гал түлж тийм ээ. Тэгэж одоо эцэг өвгдийнхаа одоо гал голомтлыг өргөлүүлж байгаа тэр зан үйлийг хийсэн гэж. Тэр баруун өргөөний тэр одоо тулахтай галыг унтраадаг байсан юм л. Монгол улсын гал голомчууд нь унтраагүй явсан байхгүй юу. Тэгээ манай тэр хүрээнд чи их маш олон тэр нарийн нанд уламжил байсан юм лээ. Тэр харамсалтай нь яасан бэ? Тэр 37 онд хэлмэгдээд таслаа хийсэн. Мэдэх юм байхгүй. Тэгээ яг 44 онд ингээд гандан төгслийн хийс хэрэгсэн 90 он хүртэл одоо хурал номынхаа үйл ажиллагааг л явуулж ирсэн боловч нөгөө нэг нарийн нанд уламжлуудаа бол өргөлүүлэх тийм боломж байхгүй болохгүй
Тийм болсон. Хориотой байсан. Хориотой байсан харин тий. Тэгээд манай Монголын олон уламжлалт тасарсан шүү. Уг нь бол өндөргийн чинь бол тэр автасаа хааныхаа тэр өвөөгийнхаа гал голомцыг галын ерөөсө таслахгүй яваал ирсэн юм лээ шүү. Тэгээд манай богдхан хүртэл одоо хаан болохтой анх тэр галд нь одоо цочил өргөж, мод өргөж тийм ээ хатан цайгаа чанжиж Монгол улсын гал голомт гэж тэгээд дээдэлж явсан гэнэ лээ. Тийм очиртай. Тэгээд тэр баруун өргөний чинь гол сахиус нь Улаан Жамсрангийн сахиус тийм. Тэгээд тэр чинь Улаанбаатарын сахиус гэдэг. Тэгээд ерөөсөө бас ярьдаг шүү дээ. Энэ анхны долоо молоо гэдэг одоо тэр нардын хавьсгал мөвсгал гэж бид нар ярьдаг. Тэр улсууч уул нь анх бол санаа зорилго нь бол одоо хятад гамангаас их орноо чөлөөлн тийм ээ шашин номоо бадруулна гэсэн тийм л зорилго байсан гэж байгаа шүү дээ. Тэгээд тэр зорилгоо биелүүлэхэд бол тэр улаан сахиусны өмнө тангар гөргсөн гэж ярьдаг. Тийм учиртай шүү бас. Бид нар мэдчихл байх хэрэгтэй юм учиртай. За тэгээ балдан сахиусны лам сахиусны талаар та асуусан шүү дээ. За тэгэхээр лам сахиус маань товчхондоо бол Далай ламын бол хамгийн гол сахиусны юм аа Ведик одоо сахиус тийм ээ. Тэгээ Монгол оронд бол маш их дэлгэрсэн юм байна. Манай одоо их хүрээний бол гол сахиус юм байна. За мөн одоо хошуугаар ярих юм бол сартуулын балдан ламгаа сартуулууч чинь бас лам сахиусыг шүтдэг бас. Ингээл лам сахиус одоо голлож шүтжсэн газар маш их Монгол оронд юм учраас. Аргангайд ч байна. Тий. Манай өвөө. Тийм үү. Тийм шүү дээ. Тариатай хүрээний гол сахиус чинь бас лам сахиус шүү дээ. Ингээл яриад байх юм бол лам сахиусууд монголчууд юм бол мундаг сахиус шүү. Ер нь маш их шүтжсэн сахиус. Тэр шинийн нэгний өглөө яагаад ингэж лам сахиусыг тагтдаг юм бэ гэхээр бол ламын гүйтлэг ярьдаг байхгүй юу. Лам сахиус маань бол ингээд одоо ялангуяа хүний оронд ирдэг тийм цаг хугацаа байдаг юм. Тогтмол ирж бууж ирж хараад заа хүмүүс юу хийж яана, бурхан шашнаа шүтэж яана уу тийм ээ. Муу үлийг хийж яана уу, сайн үлийг хийж яана уу. За тэр сайн үйл хийж байгаа хүнд нь би яа туслах уу гэд тэр ламын гүйтлэгж одоо заавал ирдэг цаг хугацаанд байдаг юм гинэ. Тэгээд тэр номонд ламын одоо тэр дандар гэсэн номнуудаа бол шинийн нэгний үүрээр бол лам сахиус ирдэг юм аа гэж. Тэгэхээр л тэр яг гүйлтийн тааруулж шинийн нэгний үүрээр бол бид нэр сэтрэл хамаг шинийн нэгний лам сахиусаа тагтдаг байхгүй юу. Тэгээ яг уламжил нөгөө лам сахиусны хөлөг нь луусагдаг шүү дээ. Шар халдсан луус гэдэг юм. Шар халдсан луус хөлөглөөд ирдэг юм аа. Тэгээ холоос ирж байгаа болохоор луус нь сангацсан байдаг юм аа. Тийм болохоор айл болгоно нөгөө битүүн дээр тэр гэрийнхаа одоо хатган дээр бол нөгөө хүмүүс тавьдаг. Гурыг тавиад. Тийм учиртай шүү. Тэгээ бас ундах онцгой гэсэн шүү тийм ээ. Ундаж ивэл одоо энэ бол бараг л ундаж байгаа учраас өнгөрч тийм байх л да. Тийм болохоор болохгүй шүү гээл. Ээж аавмаар л бид нарыг нэг эрт сэрээдэг байсан. Одоо ч бас тэрийг дэгжээр жайгаа барайл явж байгаа л да. Тэгээ тэрийг бас нэг мэдчихвэл манай залуучууд чинь тэр тийм ээ бас мэдээд нэг бурхан шашнаа хүндтэй бис жирээд явахгүй бол бас болохгүй л цаг тулчаад байна шүү дээ. Тэр л үүднээс энийг би асууж байгаамаа. Тэгээд монголчууд чинь алтан гэрэл судар одоо хийд номын тухай танаас би лавлж юм сайхан ярилцлага хийж байгаа учраас алтан гэрэл судар одоо монголчууд бид нэр чинь айл болгон залуул ер нь хэрэгтэй шүү гээл ер нь байдаг. Алтан гэрэл сударгүй айл ер нь байхгүй баха. Алтан гэрэл судар ер нь монголчууд бидэнд ямар очиртай вэ? Алтан гэрэл судар гэдэг яг монголчуудын зохиосон судар гэж ерөөсөө бишгүй тийм монголчууд тийм судар гэдэг чинь заавал бурхны одоо сургаалыг л одоо судар гэж байгаа шүү. Бурхны сургаалыг чи хоёр хуваагаад байгаа судар дандар гэж. Дандар гэдэг чинь тарины ёсны сургаалууд энэ бол дандар гэдэг нэрлэдэг байдаг. Судрын ёсны одоо яг бурхны өөрийн айлтсан одоо тэр сургаалыг нь судар гэж нэрлэдэг тийм ээ. Тэгээ алтан гэрэлийг судрын хаан гэдэг байхгүй юу? Судрын хаан гэдэг нь ямар учиртай вэ гэхээр бол одоо судар дотроос хамгийн одоо гол судар нь гэсэн үг шүү дээ. Бурхны одоо тэр аман зарлиг дотроос бол их хөлөгний одоо маш одоо чухал сургаалаа гэж тийм ээ. Тэгэхээр монголчууд бидний уламжил байна шүү дээ. Бид нар ч одоо эцэг өвгдөөс одоо 1000 жил 2000 жилийн туршид бурхан шашнаа чинь ингэж шүтэж ирсэн тийм ээ. Тэгэхээр бурхан шашинтай хүн гэдэг чинь хамгийн дээдэлдэг зүйл нь нөгөө 3 эрдэн шүү дээ. Хаврал. 3 хаврал гэж 3 эрдэн тийм ээ. Тэгэхээр бол бурхан бол 2500 жилийн өмнө бол гэгэрээд нирван дөрөгийг үзүүлсэн. Түүнээс хойш төрсэн шавнаар бол бурхантай уулзаагүй ч гэсэн бурханы дөр хөргийг одоо бурхан бодиттой байна гэж шүтэж явах хэрэгтэй байхгүй юу? Бурханы дөр хөрг бол бурхан биш тийм ээ. Гэхдээ түүнийг яг бурхан бодтойгоор оршиж байна гэж одоо цай хоолнохоо дээжийг өргөх тахилах юм бол бодиттой бурханд одоо тэр тахил өргөснөөс илүү бодиттой бурханд мөргөснөөс илүү бурхан бүр 16 дахин илүү буян хураана гэж бүр судар номдоо байдаг байхгүй юу. Тэгэхээр бол энэ бурхан шашинтай хүн гэдэг чинь заавал гэртээ шүтээтэй байдаг юм байна. Тэгэхээр эхэлж бурхан залдаг, бурхан багш заа ингээд бурханы хөрөг дүрээ ингээд залдаг. Түүний дараа бурханы зарлиг сургаалыг чинь одоо дотроос
гол хэдэн содруудын монголчууд бид нэр одоо яг гэр орондоо дахиж шүтэж байлгаж ирсэн тийм. Тэр нь юу юм бэ гэхээр таны яриад байгаа алтан гэрэл. За тэгээ дээр нь бас жадам тийм ээ. Жадам байдаг тийм ээ. Өшөө чинь бол сундуу гэж байдаг. Банзрагч гэж байдаг тийм ээ. Богсон гэж байдаг. Гэх тэргүүтээ нэлээ хэдэн сургаалын бүр гол заавал тэр судар номыг гэртээ заалж бурхныхаа одоо хажууд заалж ингэж одоо тагж ирдэг. Одоо уламжлалтай байхгүй юу. Тэгэхээр энэ алтан гэрлийг яагаад монголчууд голдоод байгаа юм бэ? Тэр алтан гэрэл дотор байгаа алтан гэрэл гэдэг чинь ерөнхийдөө бурхан багш энэ хүмүүсийг одоо их урт настай тийм ээ. Тэгээд одоо энэ эд хөрөнгө одоо ариун байлгахын тухайд голлож одоо намайг гал ингээд тойроод гардаа энэ тийм болохоор монголчууд чинь ингээд их монголчуудын чинь амны ишгтэй монголчууд чинь түүхэндээ өлсөж үзээг ардам гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэр чинь бидний бас эцэг өвгтэй ач буян шүү. Энэ алтан гэрэл энэ бурхан багшийн тэр нэг энэ тэр эд хөрөнгө аривжих тийм ээ. Эдээ ундаа аривжих тийм ээ. Тэрүүний тухайд нь одоо энэ зарилгасан алтан гэрэл сударыг бол гэртээ ингээд залаад хүндлээд тэгээ жил болгон салхи оруулаад ингээд байдаг болохоор монголчууд чинь түүхэндээ өлсөж үзээгүү гэдэг байгаа шүү дээ. Тэр банзрагч судар яагаад байдаг вэ? Тэр монголчууд чинь бол 5 хошуу маллаа шүтэж ирж л тийм нүүдэлч ард юм шүү дээ тийм ээ. Тэр банзрагч гэдэг чинь тэр дотор нь бас тэр 5 хошуу малыг аривжуулах тухай тийм тарин маринтай байх. Бүр тавуулна. Хүүхдийн банзрагч. Үр хүүхдийг одоо 5 банзрагч нь 5 сахиус бурхан байгаа. Тэрэн дотроо үр хүүхдийг бол их хайрлж хамгаалдаг бод тусгай сахиус дотор нь байгаа шүү дээ. Сосор барамга ярьдаг шин. Манай өндөргээний түүхтэй холбоотой шүү дээ. Өндөргээний 5 нандин гэж одоо их хүрээнд чинь яг өндөргээний яг өөрийн гараараа бүтээсэн нандин шүтэн гэж 5 бурханыг л 300 жилийн турш эрхэмлэл шүтэж ирсэн гэдэг байгаа шүтээ. Тэр нь одоо манай гандын хэтэд 2 нь байж байгаа. Очир дар. Очир дар гэдэг чинь өндөргээний одоо бүтээсэн яг өөрийн гараар бүтээсэн шүтэн мөн. Тэгээд чи хүрээний гол шүтэн байсан. Ер нь Монголын гол шүтэн байсан. Тэгээд оройнд очиж мөргөд байдаг шүү дээ. Одоо шинэ ласын 100 гэдэг одоо мундаг бурхан багш байдаг шүү дээ тийм ээ. За Бээжинд бол одоо зандан 100 гэдэг одоо ингээл улс улам болгон чи өөрөө нэг тийм нандин шүтэнтэй шүү дээ. Тэгтэл Тайландд нөгөө маргад бурхан багш гэл тийм ээ. Маргад эрдний бурхан багш гэл. Тэгтэл монголчууд чи өндөргөө мэн өөрөө тэр очир дараа гэж одоо бүтээсэн нандин одоо шүтэн хүрээний гол шүтэн гэж одоо тагс шүтэж ирсэн гэлээ. Тэгэхээр тэр очир дараа бурхан чи одоо манай гандан тагчлаа хийдийн цогчин дугны гол шүтэн гэж байгаа. Та ингээд мөргөлч усад очиод өдөр болгон мөргөл болно тий. Маш нандин. Тэрний чи хажууд барайшир буюу сосор барам гэдэг нэг бурхан байдаг. Тэр нь ямар учиртай бурхан юм бэ гэхээр бол 5 банзрагч чинь нэг сосор барамаа бурхан байхгүй юу? Сосор барамаа гэж. Түүх нь бол өндөргэн 5 янз бүрийн бурхнаа бүтээчээд жоохон одоо тэр нөгөө үлддэгдэл одоо тийм хайлш юм уу тийм ээ. Төрөгээр нь өөрийнхөө өргөмөл хүү зориулж тэр сосор барам гэж бурхныг бүтээсэн гэдэг байхгүй юу? Сосор барам гэж. Барайшир гэж бурхан одоо би. За тэгээ өндөргэний 5 нандин цаашаа үргэлжлүүлээ ярихад өндөргэний одоо бүтээсэн бурхан багш гэж байсан гэлээ бас хүрээ цогчин дуган залаатай байсан. 100 бурхан байсан гэлээ. Тэр нь одоо байхгүй л утсан юм шиг одоо мэддэг. Өндөргэний өрлүүдийн мандал гэж өндөргэний бүтээсэн мандал бурхан байсан. Тэр нь өрлүүдийн аймгийн гол шүтэн байсан. Тэр бурхан өрлүүдийн мандал одоо манай музейд байгаа гэж ярьдаг шүү дээ. Аль музейд байгаа нь ярьдаг юм лээ. Өшөө эхийн аюу шиг өндөргээ ээжтэй ээжийн урт наслаасаа гэж одоо аюуч бурхан бүтээсэн. Тэр эхийн аюуш нь бас одоо Чойжил амын сүм музейд байдаг гэж ярьдаг шүү. Ингээд ямар ч гэсэн өндөргэний хүрээний 5 нандангаас 4 нь одоо байгаа юм. Тэр нандин 100 бурхан бол байхгүй. Тэгэхээр тэр алтан гэрэл судар гэдэг чинь за монголчуудын одоо буян ишгийг аривжуулахын тухайд одоо монгол хүн буян ишгтэй байхын тухайд алтан гэрэл судраа гэртээ байлгаж ингэж манай өвөг дээдсүүд ингэ дахиж ирсэн. За үр хөөгт тэгээд мал хуйгаа одоо эрүүлэнх одоо сайн сайхан байлгахын тухайд мансрагч гэж одоо судрыг бол одоо монголчууд шүтэж ирсэн. За тэр жадам гэдэг чинь их хөлөгний одоо сургаалын хамгийн охин байхгүй юу? Их хөлөгний сургаалын бурхан болох зам мөр чинь 2 хуваадаг шүү дээ. Одоо гүнзгий үзэл агуу хявдлын зам мөр тэдгээрийг чинь гаргасан гол сургаал. Тэгэхээр бурханы одоо айлцсан сургаалын одоо охин юм аа гэдэг жадамбыг одоо 8000 их хөлгөн судраа монголчууд шүтэж ирсэн. Ингээд бидний өвгдээс бол хуучин айлууд бол энэ 3 судар байхгүй айл гэж байхгүй шүү. Байхгүй шүү. Түүн дээр сундуу гэж бас нэг судар байдаг. Сундуу гэдэг чинь бол бурхан багшийн одоо тэр судрын сургаалуудын хураангуй нэг бот, тарины сургаалуудын хураангуй нэг бот. Биднэрт хамгийн их чухал одоо нэг насыг уртсгадаг, барцас саадыг арилгадаг, усын хорлоос авардаг тийм ээ. Тэдгээр бүх номнуудын бүр тусгаад нь гэж одоо эмгэгтгэл байхгүй. 2 эмгэгтгэл ном байгаа. Тийм. Тэр бас айл болгонд байсан. Тийм. Одоо бол ерөнхийдөө тэр
уламжлалаа алдаагүй эцэг өвгдөөс одоо тэр уламжлаад авсан айлууд нь бол эцэг өвгдөөс нь дахиж ирсэн тэр судар бол байгаа. За миний хувьд бол одоо манай одоо өвгөөс амьд ирсэн жадан бүгээл судараа би одоо ингээд дахиж ирээл одоо хүртэл тэрийг одоо цагаан сараа ламнараа залаад уншуулаад ингээд явдаг юм. Ижилхэн. Тэгээ сандуунжидгээ судар байдаг. Танаад ч гэсэн байгаа байлаа. Тий. Өвгөөс уламжилж ирсэн. Гэхдээ үнэхээр харамсалтай юм болсон шүү дээ. Энд бас далиндуулаад хэлчихье. Ягаад тэгэхээр 90 оны үед нөгөө зах зээлийн нийгэм чилдсэн тийм ээ. Тэгээ тэр энэ үед бол яасан бэ гэхээр бол за яг хэвдээ нөгөө сүм хийдүүд гараад тэгээд нөгөө нэг залуу үе эднэр нь бол нөгөө эцэг өвгдөөс одоо уламжлалсан булхан шүтэнэ одоо дахиж чадахгүй би чадахгүй гэж сүм хийдэд их өргөсөн тийм ээ. Тэрний хажуугаар нөгөө нэг сайнны хажуугаар саар гэж юу болсон бэ гэхээр бол нөгөө зараад тэгэл хэдхэн одоо тэр үе чинь нөгөө зах зээлийн үе гараад нэг карт үе гараад идэх юм жоохон хомсоллоо шүү дээ тийм ээ. Тэр жоохон юмыг тесрэлж чадахгүй тэгээд монголчууд өвгдөөсөд уламжилж ирсэн тэр сайхан алтан мөнгөн судар тийм ээ. Бурхан шүтэнүүдээ их зарж өггүй байлээ шүү дээ. Тэгээд бид нар чинь бас энэ уламжлалаа алдсан тийм ээ. Тэр үндэснээ дархлаан сударсан үед бол улс орон тэгж их одоо алдаа хийдэг. Тэрний нэг жишээ л да. Харин одоо өөр болчих. Одоо бол монголчууд бас их боломжтой тийм ээ. Аль болохоор тэр уламжлалаа дээдлээд өвөг дээдсийнхаа ямиг бол бүр их сайхан гэртээ сайхан амьд гэж шүтэх тийм ээ. Олж цуглуулах ийм болчих тийм ээ. Нэг хэдхэн төгрөгнөөс урагшаа зардаг одоо энэ гэдэг боллоо юм шүү тийм ээ. Үндэсний ухамсар бол мундаг сэргээд байна. Бас их бас өөрчлөгдөж байна. Цаг үеийн өөрчлөгдөж байна гэж би бодож байна. Тий, яг үнэ. Тий. Тэгэхээр өшөө ганжуур айлтуулна тэгвэл ерөөсөө нэг жилжингээ даадаг юм аа. Ер нь нэг л ганжуур хуруулчвал болдго ингээд бид нэр алтан ганжуур хуруулна гэдэл хүмүүс маань бас зарим айлууд бол их зав зайв муутай айл энэ төр байвал ер нь ном судраа ойлгоцсон хүмүүс байвал хуруулцдаг л да. Жилжингээ нэг хурдаг учраас энэ жахан тодорхойл яг ганжуур. Тэгээ. Тий. Ганжуур гэдэг маань ганжуур гэдэг чинь бол тий одоо бурхан багшийн сургаалыг чинь одоо яг бүрэн орчуулсан гэдэг юм уу тийм ээ. Ном тусагж 3 улслаа энтгэхээс тийм ээ. Одоо их хөлөгнийхаа шашны хувьд ярьж шүү би. За төвд ганжуур гэж байдаг. Төвдөө чинь бол одоо бурхны тэр сургаалыг их хэллүүгээ орчуулад тийм ээ. Түүнийг одоо ингэж 108 ботвлөө болгоод ганжуур гэж одоо зариллагын бүх орчуулах гэсэн утгатай л үгэл ганжуур гэдэг чинь. За ингээд төвд ганжуур гэж байдаг. Төвд ганжуураас эртний ганжуур байгаа. Тэр нь хятад ганжуур гэж байна. Хятад ганжуур. Бас хятадчин бурхны сургаалыг өөрийнхөө хэлээр орчуулсан. Тэр нь ханз бүр эртний ханз дээр байдаг. Хятад ганжуур гэж байдаг. Гэтэл манай монголчууд ч бас ганжуурыг их хэллүүлэг орчуулсан шүү дээ тийм ээ. Тэр нь бол Лэгдэн хааны үед орчуулсан. Тэгээ Лэгдэн хааны үед орчуулсан тийм ээ. Түүний дараа бол бас Данжуурыг орчуулсан. Ингээд бурхны сургаалыг бол ингэж Азийн орнууд дотроос яг их хэллэгдүүлэг орчуулсан 3 улслыг яриад байгаа шүү. Тийм. Яриад байгаа. Тийм. Номтгор улсыг яриад байгаа тийм. Тэр бол одоо тэр санскрит хэл дээр байсан сургаалыг орчуулж байгаа юм байлээ. Өшөө пали хэл дээр байж байгаа одоо тэр сургаалууд нь тэр баг хөлөгний шашинтай газар байгаа шүү. Тэр пали хэлний ганжуур гэж байгаа тэр байгаа тий. За тэгээд бид нар өөрснийхөө түүхийг ярихад бид нар тэр ганжуурыг орчуулахдаа дамжуулж орчуулж шууд санскритаас нь орчуулаагүйгээр санскритаас төвдлөө орчуулсан байсан. Төвдөөс нь монгол руу орчуулсан юм байлээ шүү. За бид нар бол ингэсэн дамжуулж хэл дамжуулж орчуулсан. Ач холбогдол одоо ингэ жилжингийн уншилж ийдгийн ач холбогдол. Тэгэхээр бол тэр бурхны одоо тэр сургаал яг бурхан багшийн өөрөө айлцсан сургаалыг тэр ганжуур гэдлээ шүү дээ тийм ээ. Тэр сургаалыг алтан дээр өвчээд мөнгөн дээр өвчээд тийм ээ. Ингэж одоо залж ирсэн байхгүй юу? Хамгийн эрхэмлээд бурхан шүтээний одоо номын чинь одоо ном бурханы айлцсан ном одоо чухаг дээд 3 чинь ном нэмаа гэх тийм ээ. Ном чухаг дээд нэмаа гэх тэрийг ингэж алтаар өвчээд мөнгөөр өвчээд 9 эрднэр өвчээр ингээд дамжуулсан. Гэхдээ дээр үеийн тэр улсууд мундаг сүжигтэй мундаг хичээнгүй биднээс бол одоо тэр талаараа хэд дахин илүү мундаг улсууд байсан юм байна. Яагаад тэгэхээр бол шинэ тэр дээр үед бол одоогийнх шиг компьютер байсангүй, хууль золиосруулдаг машин байсангүй тийм ээ. Одоо дээр үе нэг тугалган дээр ингээд бичээд так шивдэг ийм машинч байсангүй. Тэр дээр үед гараар өвчдөг гэсэн байхгүй. Тэгэхээр өндөр гений үед ч юм бол өндөр гений үеэс уламжилж ирсэн алтан ганжуур хүрээнд байсан юм л. Өндөр ген чи өөрөө одоо хүрээний олон урчуулыг цуглуулад тийм ээ. Тэгээд тэр төвдийн одоо тэр нартан хэд өшөөч ямар хийдэм бэлээ тэр ганжууруудыг одоо цуглуулж жагаад маш мундаг тэр ганжуурын бүр ингэж алтаар бичүүлж
олон хүн бичин шүү дээ. Олон сар, олон жил бичдэг чинь тий. Одоо жишээ нэг ботыг алтаар бичгтэл одоо нэлээд хэдэн хүн хоож авчиж шүү дээ. Тэгж бүр гараараа ингэж бичиж өндөр гэний үед бичсэн тэр алтан ганжуур гэж байсан. Тэр хүрээнд одоо уламжлагдаад ирсэн тийм нандин шүтэн байсан. За тэгээд дараагийн богдуудын үед бас 9 эрдний ганжуур гэж байсан. Гунгаа шолонгийн алтан ганжуур гэж байсан. Ийм ганжуурууд байсан. Тэгээд тэр нь ямар учиртай бэ гэхээр бол тэр бурхны сургаалыг алтаар бичсэн, мөнгөөр бичснийг уншуулвал зүгээр одоо энгийн одоо юу гэдэг нь бэхээр бичсэн судраг уншснаас хамаагүй илүү буянтай гэдэг байна. Ягаад гэвэл алтаар бичнэ гэдэг чинь илүү хүнээс одоо зарлаг гарч байгаа тийм ээ. Илүү нарийн одоо тэр нэг хөдөлмөр орж байгаа. Илүү хөндлөж байгаа тийм ээ. Тийм болохоор алтан ганжуурыг уншвал маш их эрдэнэтэй юм аа гэж ингэж манай өвгд ээжс шүтэж ирсэн байхгүй юу та. Тэгэхээр тэр алтан ганжуур, 9 эрдэнэ ганжуурыг бол ингээд уншуулчих юм бол ялангуяа өсөг тоолон уншуулах юм бол 1 жил байтугай нэлээ хэдэн одоо төрлийнхэн ч одоо аюул ослыг бол аварж хамгаалах ийм одоо буйнаа хураачдаг. Ийм учиртай юм байлээ. Гандаа хэд бол тэр одоо гунгаа чөлөнгийн алтан ганжуурын одоо манай гандаа хэд ч одоо хүрт хадгалж яадаг. Тэр алтан ганжуураа бол 4 лам тусгаалan гаргаад тэгээд өсөг тоолж уншдаг байхгүй юу. Тэгээд 4 лам нэг жилийн хугацаанд бол алтан ганжуураа өсөг тоолж уншдаг юм шүү. Тэгээд тэрүүнд нь ингээд даган баясаад ингэчгээр бол жилийн засал болно гэдэг ингэж мэн голлох суудлал нэгсэх гэлээдэг тэнд уншуулдаг ном нь ер нь ямар учиртай юм бэ? Уншуулах ёстой шүү гэдэг талаас нь та ярих уу? За. Жишээ нь манай 12 жил гээл байгаа шүү дээ. 12 жил дотор харс жил, ивэл жил гээл ярьдаг шүү дээ. Яг түүнтэй ижилхэн хүн одоо тэр өдөр төрөхө тэр өндөр чинь нэг одор 28 од гэж байдаг шүү. Тэр нэг од нь ургасан байгаа. Энэ од нь төрсөн хүн бол ийм заяатай гэж ерөнхийд урхаан номдоо заасан ийм магтлууд байгаа байхгүй юу. За насан тэ төрөн тийм ээ. Энэ хүн бол энэ тал дээр авьяастай байна. Айсанс нь ийм байна гэдэг. Ерөнхийд нийт юм уусаад ингэж таардаг гэж бас бүр учрах шалтгаангүй юм зүйл юусаа биш юм чи маш учрах шалтгаантай. Тэгэхээр тэр мөнгөний засал янз бүрийн заслууд олон байгаа. Тэдгээрээ бол хийлгүүл зүгээр ер нь бол хүн өөрөө тэр илүүдэх юм ерөөсөө байхгүй. Тэргээ дуруутах юм бол байхгүй. Гэхдээ гизүүхөө яваад энэ тэр юм хүн бүтгээ байлаад ажил төрлөн бүтгээ байлаад эрүүл мэндэд нь өвдөх барих шалтгаан гарч ирдэг л дээ. Дээр үед ээж аав маань өө эн чи яатсан хүүхдээ мөнгөн гололцсон юм уу гэдэг юм л да. Тэгэхээр зэрэг энэ одоо сүсэгтэн олон энэ сонсогчд маань бас мөнгөн голлоод суудал нэгссэн байвал суудлаа салгуулаарай мөнгөнийхаа заслын юу хийлгээрэй гэж одоо бид хоёр багш бид хоёр ингэж та бүхэндээ хэлэх байна л гэж хэлж байна. Одоо бурхан болооч хүмүүс ер нь энэ сар шинийн баяр цагаан сараар ер нь ямар хөө ном уншуулвал яг оновчтой бэ? Зөв та маш сайхан асуулт асуулаа. Цагаан сар гэсэн жил эхэлж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо бурхан шашинтай манай одоо энэ уламжлалаа дээдэлдэг юм уусууд бол жилийнхаа заслыг хийлгэнэ гэл. 15-даа багтаага бид нар жилийнхаа заслыг хийлгэнэ. Буруу юм биш тэр. Зөв. Биш, ёстой биш. Хүн бол бас нэг авран хамгаалах итгэл үнэмшилтэй, түүндээ даатгадаг, тэгээд зам өрөө засдаг тийм ээ. Ийм байх ёстой байхгүй юу? Ер нь бол одоо тэр хаач байна штэ. Жишээ нь Америк төрөлтнөө мундаг одоо дэлхийн хөгжлийг тэргүүлж байгаа том гүрэн Америк хүртэл ерөнхийлөгч нь яадаг үлээ. Нөгөө нэг тангаргаа өрөхтэй Библи дээр гараа тавиад би бурхны юм нь одоо үүрэг хүлээл ард түмнийхээ төлөө зүтгэн гэдэг юм уу. Тэр чинь яаж яах вэ? Хүн итгэл үнэмшилтэй байж ижил ёс суртахуун гэж юм чинь тогтдох юм байна л да. Итгэл үнэмшилгүй байвал ёс суртахуун гэж юм чинь тогтохгүй юм шиг байна. Тийм болохоор тэр нөгөө шашингүй хүн тэр хүний чих муу хүн гэдэг байгаа. Яагаад муу хүн гэж байгаа? Тэр итгэл үнэмшилгүй энэ хүн бол ёс суртахуунгүй хүн гэж байгаа байхгүй. Ер нь шүтлэггүй хүнээс айж явна тэр гэл байгаа. Тэр хүн чинь итгэл үнэмшил байхгүй юм чинь ёс суртахуун барих юм уу? Ёс суртахууныг одоо сахих өөрийн тэр итгэл үнэмшилгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бол тийм улсууд их ёс суртахуунгүй муу хүн гэж үзэх гэдэг шүү дээ тийм ээ. Дэлхийн нийтийн хандлага тийм байх шүү дээ ерөнхийдөө. Тэгэхээр бол бидний энэ нийгмийн ёс суртахуун гэж юм чи ямарваа нэгэн итгэл үнэмшил дээр л одоо тогтож ёс суртахуун бол явж байгаа байхгүй. Жишээ нь та бодлоо тэр бид нар 70 жил коммунизмаар явлаа шүү дээ тийм ээ. Тэгэхэд тэр 70 жил коммунизмаар явах үеийн ёс суртахуун одоо байгаа үеийн ёс суртахуун тэр үеийнх нь илүү шүү. Яагаад та нарын үеийг дээрээ та нарын тоос та нар хамаагүй илүү ёс суртахуунтай. Яагаад тэгэхээр тэр чинь ямар итгэл үнэмшил гэхээр нэг коммунизмын итгэл үнэмшил юм гэж чинь заавал хүчээр барьж исэн байхгүй.
За коммунист хүн бол ийм байх хэрэгтэй тийм ээ. Намын гишүүн хүн бол ийм байх хэрэгтэй. Эвлийн гишүүн бол ийм байх хэрэгтэй. Эвлийн гишүүн хүн бол одоо ийм ард түмний хадлаа ингэж намын гишүүн ажилдаа яг цагтаа ярина. Тийм. Тэр чинь тэр коммунизм, марксизм гэсэн тэр итгэл үнэмшлэр хүнийг ёс суртахуунтай болгож шүү дээ. Бас тийм байхгүй. Яг түүнтэй чи ижилхэн нийгмийн ёс суртахуун, хувь хүний ёс суртахуун гэдэг чинь хүний итгэл үнэмшлээс бол бурхан шашинтай хүн яагаад их ёс суртахуунтай байдаг юм бэ гэхээр урд хойднаас байдаг юм байна. За би одоо ингээ нүгэл хийгээд байх юм бол би хойд насандаа зовлон амсах юм байна. За энэ бурхан шүтээ ингэж чухагдээд гурав гэж одоо бурхан гэж байдаг юм байна, ном гэж байдаг юм байна. Ховрог гэж энэ гурав бол жинхэнэ одоо хамгийн мундаг хавралн юм байна гэд. Ингээд хүн чинь итгэл үнэмшил дээрээ суйлж ёс суртахуунтай болж байгаа байхгүй юу? Төрүүчийн тэр Америкууд яаж юм гэхээр ерөнхийлөгч нь ертөнцийн эзэн бол байна. Би ертөнцийн эзэн ард түмний тэр итгэл үнэмшлээрээ ёс суртахуунтай болж байна. Шүүгч нар яадаг вэ? Канондар нь гардаг үстэй. Та бурхны өмнө зөвхөн үннийг өгүүлнэ гэж тангаргалж байна уу? Тангаргалж байна, тийм ээ. Тэгээ дараа нь тэр хүн чинь гэрч байгаа мэдлийг өгдөг. Шүүгч нь хүртэл бурхны өмнө хариуцлага хүлээгээд ингээд. Тэгтэл манай шүүгч нар тэгж хариуцлага хүлээхгүй шүү дээ. Хэний өмнө хариуцлага хүлээх юм? Тийм болохоор одоо энэ авилга хээл ахуул төр авилгаж яд гэдэг чинь энэ итгэл үнэмшил байхгүй. Итгэл үнэмшлээ алдснаас бол үүсэж байгаа шүү. Айхаа авчиж байгаа байхгүй. Урд хойднаас ч юм ерөөсө бодохгүй. Энэ нэг л амьдрах юм байна. За яадаг энэ үед би өөрөө өстой нэг 90 сайнаар сайхан амьдрчихъя гэл ингээл юм хулгаалаад их орнооч бодохгүй, хойч ирээд өгөөч бодохгүй. Ийм ах амин улсууд чинь итгэл үнэмшилдэггүй гэс бол үүсээд байна шүү. Тэгээ ёс суртахуун гэж юм чи тогтохгүй юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол энэ ёс суртахуун гэж юм итгэл үнэмшил дээр тогтноо. Тийм болохоор монголчуудын хувьд бол бидний өвөг дээдсэгдэг чинь 1000-2000 жилийн турш бурхан шашны итгэл үнэмшилтэй байсан. Үүн дээрээ суурилсан ёс суртахуунтай байсан юм байна гэж. Тийм болохоор энийг бид нар өөр хойчин залхамжлаа явах хэрэгтэй байхгүй. Үндэсний эрх ашиг гэж юм байна, тийм ээ. Үндэсний бодлого гэж юм байна. Энийг л бид нар яриад байгаа одоо лам нар ялангуяа одоо. Тэгэхээр юу бурхан болгооч нарын юунд ямар ном яах вэ гэдэг. За тийм. Тэгэхээр энэ бурхан шашны итгэл үнэмшлэлээр бол хаврын тэргуун сарын 15 байш үү тийм ээ. Шиний 1-ээс 15-ны хооронд бурхан багш чинь 15 янз эри тавилгаан үзүүлсэн байхгүй юу? Эри тавилгаан үзүүлнэ гэдэг нь номын эд шидэг. Одоо эд шидэг юм үзүүлсэн. Эд шидэг гэдэг нь би бол одоо эрдмийн оргилд хүрсэн юм шүү те. Тэрнийхээ баталгааны юм аа гэд эгэл хүнээс те эгэл хүнд байхгүй тийм ээ. Үнэхээр өөрөө бол гэгэрсэн төрөлх хийх юм гэдэг илэрхийлсэн баталгааж юусан 15 янз эри тавилгаа үзүүлээд тэгээд тэр 15 янз эри тавилгааныг үзүүлснээр тэр 15 хоногийг бол бурхан багш эри тавилгаа үзүүлсэн дүүч өдөр гэж 15 хоногийн хугацаанд бурхан шашнууд тэмдэглэв. Тийм. Түүнээс хойш энтгэж зөвхөн бурхан шашин л ерөөсөө мандцсан байхгүй. Бодтойгоор бурхан багш эрдмийн үзсэн. Эргэлзэх зүйл ерөөсөө байхгүй. Тийм. Бурханаас баталсан тийм. За тэгэхээр энэ 15 дахь хоног дээр нь бурхан багш юу үзүүлсэн бэ гэхээр бол нөгөө тамийн амьтдыг сулсан гэдэг. Тамийн амьтдыг бүгдийг үзүүлээ. Там гэдэг чинь бодтойгоор одоо бидний телевизээр харж байгаа юм шиг тийм ээ. Одоо бид нар хажууд нь очиж харж байгаа юм шиг бурхан багш тамийн амьтдыг чинь тэр нөгөө олон амьтанд үзүүлээ. Там гэдэг чинь та нар ингээ нүгэл хийх юм бол ийм газар очиж төрөв шүү. Ийм их нүгэлтэй айхтар газар байгаа шүү гэдэг. Тэгээ бурхан багш тэр тамд байсан тэр үе тамд байсан бүх амьтдын дээшээ төрлийн дээшээ татсан гэх. Тийм болохоор одоо бид нар бурхан болоочтойхоо хойноос өөрийнхөө ээж аав тийм ах トゥ холбоотой бурхан болоочтойхоо хойноос бол ялангуяа энэ 15 хоногийн дотор ялангуяа 15-нд хойноос нь ерөөл уншуулах тийм ээ. Ерөөл одоо энэ ном уншуулах эсвэл их хөлгөн судар уншуулвал маш их одоо тус болно гэж байна. Тэр улсуудад тус болно. За ингээд ярилцах цаг нэвтрүүлэн маань өндөрлөлөө. Бидний урилгыг авч ирсэн бурхан шашинтын дөө гандан тэгшлэн хийдийн гавж манай Жавдан дам хотог төвийн багш Манцад орж багштай их баярлалаа. Эрдэм номын тийм үүлэс болгон дэлгэрч явах болтугай. Төрөл тутамдаа сайхан багштай учирч явах нь ерөөл дэвшүүлээд одоо ирж байгаа жилдээ сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Таны буян даган мөргөё бид бүхэн. Танд баярлалаа.